За сайн байцгаана. Энэхүү бичлэгийг үзэж байгаа та бүхэнд энэ өдрийн мэндийг хүргэе. Намайг Содном цог гэдэг жүжигчин мэрэгчлээ 33 настай юм залуу байна. За тэгээд ажил мэргэжлийн онцлогоос шалтгаалаад гадаа дотоод зураг авах, за шөнийн цагаар заримдаа нойргүй зураг авалтанд орох, за гадаа арьс маш ихээр хуурайших гээд иймэрхүү асуудлууд бол маш их гардаг. Тэгээд энэс үүдэлтэйгээр овртоо харагдах, арьс сулрах, хөгшин юм шиг одоо илүү овртоо харагдах ч үгүй ийм асуудлууд бол бас ажиглагдаад байгаа. Infinity Clinic эмнэлэг дээр энэ хайфа аппаратанд орж өөрийнхөө унтсан арьсны хэсгүүд болон одоо эрүүний илүүд өгч байд юм уу энэ хэсгүүд бол одоо аппаратанд орж хайлуулгыг хайлуулж татахыг бол татгааруулж байна. За тэгээд ямар үр дүн гарах нь хэдүүлээс хамтаа харцгаая. За хоёулаа өнөөдөр Maximus 6D гэдэг аппарат буюу хайфа аппаратны нэг төрөлд орох гэж байгаа. Орж байгаа шалтгаан нь бол мэдээж арьсаа залуужуулах, чангалах. Гоо сайхан чи золиос хэрэгтэй гэдэг чинь ийм байх шүү дээ. Өсгүүчүүдээ, залуучуудаа. Гайг байгааз? Байхгүй. 10-аас 3 юу гэж вэ? 10-аас 0.5 л биш. Юм мэдэгдэхгүй. Гэтэ нөгөө хүний өвдөлтийн босго гэж байдаг байхгүй яана. Тэрний юунаас бас өөрөөр зарим. За цаг 30 минут гэжтэй эмчтэйгээ ороод аппаратанд ороо гараад ирлээ. Тэр үнэхээр сонирхолтой юм байна. Одоо бүр юм хөгжнө гэж шууд үр дүн бодит өөр төр бүр мэдрэгдэж байна. За одоо миний хувьд бол та түрүү харж ирсэн бах нөгөө давхар ирүү доотлолтод бүр ингэ гараад ирсэн гэсэн баг агуунц юм шиг. Одоо л энэ дэр бүр эсрэгээрээ бүр нараа зураасууд ингэ гараад ирсэн. Дээрээс нийт нүүрний обой юм өөрөө ингэж жижигрээд тэгээ энэ тал тийм хоёр нөгөө нэг таргалтын ч юм уу хөгсрөлтийн ч юм уу хоёр зураас байсан баг. Энэ хоёр зураас нь бас алуулчихлаа. Тэгээ илүү их тийм өөртөө ихтэй тийм гой мэдрэмж авч яана бас. Тэр яг энд бол аппаратанд бол жилдээ бол 1-2 удаа болж заавал орж ямар юм байна. Ер нь гайгүй байгаа дээр өөрийгөө сайн тордож авах юм бол ер нь бол бас нэг их хөвгөлтөөс айгаад гайз байхгүй юм байна шүү. Тэгээ та бас Infinity Clinic эмнэлэг дээр ирж байна. Hyfo Maximus гэдэг аппаратанд бол заавал ороо гэж та бүгд зөвлөмөр байна. Тэгээд харьцуултын зургууд нь ч гэсэн одоо та бүхэн бас харах байхаа.